өмнөх бичлэг дээр Японд асаргааны ажлын талаар дэлгэрэнгүй хуваалцсан. Тэгэд ямар хэцүү ажил байсан талаар, ямар стресстэй ажил байсан талаар хуваалцсан. Тэгээд яг тухайн бичлэгийн төгсгөлд ажиллаж исэн газартайгаа визний асуудал үүссэн. Надад айгүй муухай зан гаргасан. Тэгээд тэр талаар нь хуваалцъя гэж бодсон боловч өмнөх бичлэгэн дээр хэтэрхий их урт болох гээд багтахгүй байсан учраас ингээд тусна өөр бичлэг оруулъя гэж бодоод оруулж юм л да. За тэгээд миний шинэ бичлэгийг тухлан сууж таалан сойрхно. Визний асуудлынхаа талаар ярихаас өмнө бас нэг хэд хэдэн зүйлийг дурдах ёстой болов уу гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр энэ хэцүү ажил дээр би яаж их хичээл зүтгэл гаргаж мундаг ажиллаж байхад эцэст нь одоо надад ямар зам гаргасан бэ гэдэг талаар хуваалцах учраас. За тэгэхээр өмнөх ажил дээрээ би ямар хичээл зүтгэлүүд гаргадаг байсан бэ гэхлээр би маш их илүү цаг хийдэг байсан. Одоо ингээд шөнийн гараан дээр ингээд гарч ажиллаа, шүнжэнгээ ажиллаад өглөө нэг 9 цаг 45 минут гэж буух хэрэгтэй байтал манай ажиллаж байсан газар өөрөө айгүй хүнд газар, ажил нь айгүй хүнд учраас өдөр болгон ямар нэгэн байдлаар 1-2 хүн ч юм уу миний нуруу өвдөд байна. Өнөөдөр амрыг шууд өглөө ингээд утсаар яриад ингээд гинт амраад алга болчдөг. Тэгэл тэр хөгшин хүмүүсээ чи асрах хүмүүс олдохгүй. Тэгэл шөнийн гарааны 2 хүн л яасан өргөжлүүлж илүү цаг хийж ажиллаад нөгөө хөгшин хүмүүс өрөвдөж байгаа юм чинь угаасаа асар чаламжлах хүн байхгүй. Тэгээд дээрэс нь өглөөгөр ялангуяа офура буюу усанд оруулах үйлчлэгээ хийдэг. Түүнийг ингээ хийж өгөхгүй бол тэгэл чавс заавартаа л үжин штэ өрх юмдад. Тэгээд би ерөөсөө ингээл амар их яаж ядарсан ингээ шөнийн гараанд уул нь бол бид илүү цаг хиймэрэг байгаа байхгүй юу. Шүнжэнгээ ажиллачихсан байгаа. Тэгээд өглөө эртэн шиг буугаад гэртээ харж амармаар байгаад идэгтэл ингээ хүн байхгүй. Тэгэл ажиллахаас өөр сонголтгүй. Тэгээд би бол нэр нуруугаа бараг таттал тэгэж илүү цаг хийдэг гэсэн өдөр нэг 12 хүртэл суугаал илүү цаг хийгээл тэгэж ажилдаг байсан. Хичээл зүтгэл гаргаж ажилласан тасдаг point нь болохоор би айгүй тийм мундаг сэмпай байдаг байсан. Уул нь бол би юу штэ Япон хүн биш. Тэгсэн хэрнээ одоо өөрийнхөө ээлж болгон дээр ээлж ахлах хийх шаардлага гардаг байсан. Одоо аль нэг нь ээл лидер хийгээд ингээд рапорт хөтлөөд тэгээд тухайн ээлжин дээр гарч байгаа бүх үйл ажиллагааг би өөрөө хариуцаж шийддэг байсан гэсэн үг л дээ. Ямар нэг аюулаваар уцал болонгот л яг бүгд миний шийдвэрийн дагуу явагдана гэсэн үг. Тэгээд ер нь шөнийн гараа болгоныхоо баг ер нь бол нэг шөнийн гараа болгоныхоо нэг 60-70% нь би дандаа ээлж ахлах хийж таардаг. Тийм байсан. Тэгээд би ер нь ажиллаач айгу мундаг хийдэг байсан учраас манай дарга нар ингээд надад хариуцлага хүлээлгээд ихэвчлэн намайг ер нь бол ээлж ахлах хэлэх гээд байдаг байсан талтай. За тэгээд симпай байхын бас нэг үүрэг нь болохоор шинэ ажилтнанд сургах. Тэг би чи уул нь Япон хүн биш. Тэгсэн нэг шинээр орж ажилд орж ирж байгаа Япон хүүхдүүдэд болохоор ажиллаа заах хэрэг гардаг байсан. Тэгээд ажиллаа зааж явахдаа болохоор би яг ингээд 100% ингээд яг ингэж хийн тэгэж хийн гэдэг ингээд зааврын дагуу заана. Тэгэл уул нь бол би чи ингээд удаан ажилдсан байгаад байдаг. Өөрийнхөө ингээд тааваараа ингээд ажиллаа ингээд 100хан өөрийнхөө тааваараа ингээд 100хан ажлаа амжилчмаар байтал ингээд дандаа надад шинэ ажилтан даатгадаг байсан учраас ажлынхаа ингээ өдрө олгон дээр ингээд би ингээд заавал ингээд 100% ажиллаж өөрийнхөө бүх 100% хүчээ ашиглаж ажилдаг. Тэгэд энэ нь ингээд надад айгүй стресс болдог, айгүй ядардаг. Зөв нэг бусад ажилтан шиг гоо ингээд тааваар ажиллаад ингээ өнгөрөх юмсан гэж айгүй боддог байсан. Тийм манай энэ компани тэгээд ингэж надад итгэдэг хариуцлага өөрүүлдэг байсан байж одоо эцэст нь ямар зан гаргасан гэдэг талаар ярих болно. Асаргааны ажлын тухайд болохоор би өөрөө ерөөсөө хүсдэг ажил байгаагүй. Ингээл Японд эхний 2 жил болохоор ингээл хэлний бэлтгэл сургаал байжсэн. Тэгсэн чинь ингээ манай ингээд хэлний сургуулийн нэг кохо энэ Монгол оюутан хурж ирчих. Ингээ манай ингээд ангийнхаа кайго гэдэг ажил бүртгүүлнэ гэсэн ингээд би явдгийн билүү гэж бодсноо. Тэгээд болцсон ч гэлөө юу гэхлээ маргааш бүртгэлд нь очинч гэлөө кайго гэдэг ажил би явна гэд ингээ ярихаар нь би нэг мэдж байгаа шүү дээ. Энэ бол хөвшүүн асардаг ч ер нь жоохон хэцүү ажил учраас наа ч асаргаа шүү. Асаргаа хийн хөвшүүн цэвэрлэн тэгээд тийм хөвшүүний асаргаа хийн тийм болохоор битгий зүгэл гээл би тэгэл бүр ингээ эсэргүүцэж болиулж байсан. Бүр тийм одоо өөрөө тэгж нэг хүсдэг байгаагүй гэсэн үг байхгүй юу. Тэгвэл би одоо яаж яваад энэ ажилд орчвоо гэхлээр ковидоос болоод
Ингээд би хэлний бэлтгэлээ төгсөөд ингээд сургуульд орж болох, өөр ажилд орж болох гэд зөндөө олон ингээд сонголтнууд одоо байсан. Тэгээ би уул нь бол 2 компанид ажилд орсон байсан. Тэгсэн чинь ковидын үеэр яасан. Юу намайг одоо ажилд авч миний визийг мэдүүлж өгөх битгий хэл одоо тухайн компанид хуучин ажиллаж байсан хүмүүс ингээд халаад ингээд цомготголт хийгээд тэгээ би ингээд ерөөсөө визчгүй ажилчгүй дээшээ тэнгэр хол доош газрахдаг ингээд бүтэн цагийн ажиллаж байхгүй цагийн ажиллаж байхгүй ингээд ямар ч л ажилгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд би яг тэр ковид үеэр ингээд интернетээр ажил хайж явах үедээ энэ Кайгоны ажлыг олсон. Тэгээд хамгийн анх бол би цагийн ажиллаар эхлүүлж ирсэн байдیں۔ Цагийн ажиллаар эхлүүлээд тэгээд нөгөө коронагийн визээр 6 сар сонгуулаад байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд цагийн ажиллаар эхлүүлчээд бас хажуугаар нь бүтэн цагийн ажил хайгаал байж байгаа юм л та. Тэгээ ерөөсөө олдохгүй зэ амжилтгүй яаж яах нэг корона дөнгөж ингээд дуусаад яг нэг корона чи Японд иж хахад нэлээд сүүлд ковид орж ирсэн. Тэгээ бүр ингээд сумжраал удаал. Тэгээ бүр сүлдээ яах учраа олохгүй байжсэн чинь харин миний тэр одоо яг одоо энэ 3 жил ажилласан гэ ярьсан энэ Кайгоны газараа нөгөө дарган нар надад санал тавьсан байхгүй юу. Өө ингээд манад ягаад чи бүтэн цагаар ажилд орох уу? Ингээд чи шалгалтын өгчих. Тэгээд чи ингээд манад юугаар ажилд орчгоо гэдгсэндээ би шалгалтын өгсөн амархан байсан. Тэнцсэн. Тэгээд би ажилд орсон. Тэгээд энэ тэгэхээр энэ ажилд ороод хамгийн гол нь Токиогийн виза руу би шилжиж байгаа байхгүй юу. Тэгээд би гол нь энэ визаг болохоор тийм амар тийм доош муу левелтэй виз гэж би өстой мэдээгүй. Тэгээд тухайн үед л өстө нэр ашгүй азны ингээл энэ Токиогийн нэг визийг аваад тухайн компанийнхаа дотор байран шилжиж ороод ингээл өстө нэр хэцүү цаг туслалаа. Өстө нэр буянтай ажил байна гээл би өстө дургу байсан ч гэсэн хэцүү байсан ч гэсэн айгу хичээж ажилласан. Ягаад би энэ Токиогийн визанд ингээд айгу муу левелтэй дургу байна гэдэг байгаа вэ гэхэлэр Токиогийн визатай байгаа тохиолдолд өөр бусад цагийн ажил хийх боломжгүй байдаг ерөөсөө. Тэгээд дээрэс нь одоо Токиогийн визарууд нэгэнд орцсон бол заяа өөр ямар нэгэн төрлийн ажилд ороод зөвхөн гүнзгий ажилтан болоод ингээд шүү нэг зөвхөн ажлын виз рүү шилжиж хөрөх боломжгүй. Би энийг бүр өөрөө иммиграшн дээр очиж асуужсан байхгүй юу. Одоо би ингээд өөр газар ажилд орчлоо юм би Токиогийн визаас ажлын виз шилжиж хөрөх боломжгүй гэсэн. Энэ бол боломжгүй. Тэгээд Токиогийн визанд байхаар цагийн ажил хийж болохгүй, өөр визараар шилжиж болохгүй. Яг болох боломжтой зүйл нь гэх юм бол буцаад оюутан болж олон заяа. Тэнгүүл буцаад оюутан болоод сурах гэхэд сургалтын төлбөр нь өндөр байдаг заяа. Тэгээд тэр өндөр сургалтын төлбөрийг чинь олохын тулд би цагийн ажил хийж иж болно шүү дээ. Тэгсэн чинь энэ визэнд яадаг гэж цагийн ажил хийхийг хоригддаг байхгүй юу? Тэгэхээр ингээд яаж ч байгаа байхгүй юу? Ингээд нэг атсан шалаа ингээд траппанд ингээд өрхөнд орцож байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу? Яг нэг ингээд нэг амтан агнихтай ингээд яадаг шүү дээ. Хүл хавчдаг тийм өрхөнд орсон юм шиг тийм би мэдрэмж авч байсан. Тэгээ яг бас нэг өөр шилжих энэ бизнесээ хүрэх боломж нь болохоор Японд гэрлэх. За өөчлөөрэй би бизнес төлөө Японд гэрлээ юу. Ингээ ямар сайр сэтгэлгүйгээр чадахгүй штэ. Энэ визэн дээр байхдаа одоо ингээл хэрвээ ингээд үнэхээр ингээ асаргааны ажил хийхийг хүсдэг те ингээд хүнд ингээ буян болохдоо дуртай те энэ бизнес цааш энэ визээр цаашаа ингээд ажиллах үгүй бол энэ чиглэлээр ирээдүйдээ ажиллах одоо Монголд асрамж нэг хөгшин хүмүүсийн асрамжийн газар байгуулах зорилготой ч гэх юм уу тийм хүмүүс болохоор айгүй ирээдүйдээ ажиллал да айгүй хэцүү сурна энэ болохоор яг л дөрмийн дагуу асарч халамжаас сурж байгаа юм чинь яг хөө тийм хүмүүс ингээд энэ бизнес яаж хүрэх боломжтой вэ гэхэл ингээд дорхож 3 жил ажилласан байх хэрэгтэй гэдэг заяа. Тэмүүтээ 3 жил ажилласныхаа дараа Кайго Фукуши гэдэг нэг аль биш ингээд асрахч болох тийм сертификат авах хэмжээний тийм нэг шалгалт болдог байхгүй юу. Тэгээд тэр шалгалтыг өгөөд хэрвээ тэнцэх юм бол одоо юу вэ гэсэн үг Токиогийн визанаас зөвхөн ингээд асаргааны тийм үндсэн ажилтны виз рүү шилжих боломжтой гэсэн үг. Ерөөсөө л ийм л хідэн одоо боломжуудтай гэсэн үг. Японоос ингээ явхаар шийдсэн шалтгаануудаа дурдъя гэж бодож байна. Тэгээд мэдээж йений уналт. Намайг анх Японд ирэхэд бол йен нэг 24-5 байдаг байсан бол одоо л йен нэг 21-22 болсон. Тэгээд дээрэс нь Японд дах одоо нэмийн үрдгийн албан татвар нь өөрөө намайг анх Японд очиход 8 байсан бол одоо бол 10% болсон. Одоо жишээ нь 100 йен нийтлүүрээс ямар нэгэн зүйл авлаа гэхэд анх намайг Японд очиход 108 йен байдаг байсан бол одоо болохоор 110 йен. Тэгээд дээрэс нь одоо бараа бүтээгдэхүүнүүдийн өсөлт айгүйх
одоо хас эго бараа бүтээгдэхүүнд нүсчихсэн. Тэгсэн хэрнээ цайлныг нүсээгүй. Энэ байж болохгүй асуудал. За тэгээд түүний дээр болохоор бас нэг нөлөөсөн хүчин зүйл нь болохоор 2024 оны 1 сарын 1-нд жилийн өмнө Японд он гараад нэг эхний өдөр шууд амар ингээд том газар хөдлөлт болсон шүү дээ. Ингээд дэлхий дээр ингээл мэдээ болоод интернетээр бүр шоу өгчээсэн. Тухайн үед болохоор ингээл би Нагоя хотод байсан. Тэгээд ууланд бол бүр тийм амар тийм газар хөдлөж байгаа тэр голомт дээр нь бол би бол байгаагүй л дээ. Гэтэ ингээд хойд хэсэг учраас ингээд нэг ер нь Нагояд шууд урагшаага ингээд амар мэдгдсэн зөө амар чичрээл. Тэгээд би ажил дээрээ байсан. Тэгээд бүр ингээл тэсний нэрээ толгой тарих ингээл зэгсрэгдээл би тэгэл ширээн доогоор орж нуугдаал. Тэгээд энэ бол надад бол амар хүнд цохилт болсон. Тэгээд би юу ойлгосон бэ гэхлээр Японд ингээ ганцаар ингээ байж итэл ингээд газар хөдлөө. Тэгээд би ингээ нас урчвал одоо ингээд яана ингээ хар гэртэл түүх болох юм байна да. Миний биеийг ингээ Монгол явуулна гэмээр амар өндөр өртөгтэй болно гэж замуу яраад тий. Гэтэ би тийхээс айсан. Тэгээд ер нь бол за ямар нэгэн байдлаар Японоос явидаа л гэж бодсон. Эдгээр шалтгаануудаас гадна маш том одоо ингээд Японоос явхад одоо нөлөөсөн зүйл гэх юм бол миний найз залуугийн гэрлэх санал байсан байгаа. Тэгээд миний найз залуу болохоор Франц хүн байдیں۔ Тэгээд одоо болохоор гэрэлцэн. Одоо бид хоёр ихний нөхөр болчихсон гэсэн үг. Тэгээд миний найз залуу ингээд надад гэрлэх санал тавиад энэ болохоор яг жилийн өмнө гэсэн үг л дээ. Гэрлэх санал тавиад тэгээд би ингээ Франц руу явахаар шийдээд бичиг баримтаа бүрдүүлье гэж бодсон л доо. Тэгээд миний виз болохоор ингээ 7 сард ингээ дуусахаар байсан. Яг одоо жилийн өмнө одоо 2024 оны 7 сард дуусахаар байсан гэсэн үг. Тэгсэн чинь бид хоёр болохоор нэг 8 байна уу 9 сард ууланд болж өгүүлж байгаа эртхэн шиг одоо ингээд болж өгвөл ингээд эртхэн шиг намайг Францад ирээд би болохоор эхэндээ болохоор ууланд би Франц руу ингээд эхний удаад 1 сарын хугацаанд ингээд төлөвлөж ирж байж байгаад тэгж байгаа дараа нь шийдээ даа гэж би ууланд бодож исэн юм. Тэгээд гэрлэх санал хүлээж авсан. Тэгээд би ч өөрөө бас ингээд хамт баймаар байгаа ирээдүйн амьдралаа түнтэй цуг гэж төсөөлчихсөн байгаа хүн шүү дээ. Тэгээд би ажлын газартаа хэлвээ. Ингээд уучлаарай. Ингээд би юу яа ингээд 100 ингээд Франц руу ингээд явах гэсэн юм аа. Тэгээд 1 сарын хугацаатай явчаад хүрээд ирж болох уу гэж хүсэлт гаргасан заяа. Тэгээд миний шууд удирдлагын дарга болохоор зөвшөөрсөн. Харин бүр ингээ манай компани дарга болон заяа ингээ миний визийг ингээ хариуцаа гаргаж өгдөг, миний визний материалыг бүрдүүлж өгдөг газрууд бол ингээ эрс эсрэгүцсэн заяа. Би бүр ингээ энэ ажилд бүр ямар их хичээл зүтгэл гаргаж ажилдаг байтал ингээ эрс эсрэгүцээд чи юу вэ? Ерөөсөө л ингэсэн заяа. Ерөөсөө л баг шууд үгээр чи юу даварцсан юм ингээ сар мар явна гэж хаашаа харсан юм бэ тий. Өсрээд 2-7 хоног явбал явахгүй бол виз чинь сонгохгүй гэсэн заяа бүр. Ингээд шууд намайг шантаалж байгаа байхгүй чи ингээд чи 2-7 хоногийн хүлээн зөвшөөрч чадахгүй бол чиний визийг сонгохгүй тэр чигтээ зайл гэсэн заяа. Тэгэл би чинь Францын виз хэрэв би ингээд яалаа гэд Японоос яваад Монголд байж Францын виз мэдүүлэн тэгээ ингээд ойдтойгоо найзлуудаа уулзсан ингээд цаашдаа яана гэх юм бол ингээд амар сунжирсан асуудал үүсэх байхгүй юу. Тэгээд би чинь энийг хүлээж авахаас өөр замгүй тэгэл за ойлголоо гэд би тэр 2-7 хоног гэснийг би хүлээж авсан. Тэгээ ингээд хүлээж аваа тэгээд би угаасаа ягаад би нэг хүлээж авахаас өөр зам өвөө гэхэлэр миний ингээд Японы виз маань ингээд 7 сар дуусч байгаа байхгүй юу. Тэнгүүт л би тухайн чинь болохоор оны ихэнд 2 сарын үеэр би ингээд ажилласаа чөлөө гуйж байгаа шүү дээ 100 явъя гэд. Тэнгүүт л Шенгений виз мэдүүлэхийн тулд байж тээ миний өөрийн виз дор хаяж 6 сар байсан 6 сарын хугацаатай байх хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь миний ингээ Японд дах виз маань өөрөө 6 сар биш ингээд нэг 5 сар нүү тэгээ би чинь бичиг баримт бэлдээ. Тэгээ яг шууд тэр үедээ биш бүр 100 явна гэхэрч миний виз Японд дах виз дуусч байгаатай ингээ 100 явуулахын төлөвлөгөө маань ингээ давцаад энэ ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд би угаасаа одоо Японы визийг л одоо дахиж мэдүүлснийхаа дараа ингээд юуны Шенгений визийг мэдүүлэхээс өөр замгүй. Тэгээ би юуныхаа ажилдаараа ингээл угаасаа хүлээж аваад 2-7 хоног гэдгийг хүлээж авчаал. Тэгэл эхлээ Японыхаа визээ мэдүүлсэн. Тэгээ Японыхаа визээ мэдүүлчээд ингээд байжсэн чинь надад нэг асуудал гарч ирсэн. Тэр нь ямар асуудал байсан бэ гэхлээр би ингээд дөнгөж Кайгоны виз рүү ингээд орцсон эхний жилдээ ажиллаж байх үед манай ингээд хуучин ажиллаж исэн хормын ордоо маань ингээд бүр татан боогд бүр барилгын ингээд
буулгаад ингээ байхгүй болно. Тэгээд нэг сүүлийн хэд өдөр ажиллах гэж байна гэх манай хуучин ажлын дарга маань хэрвээ чи өсвөл ингээ сүүлийн нэг өдөр ч юм ингээ хамт ингээ 3-4 цаг ч юм уу хамтаа цагийн ажил хийгээд ингээд нэг гоё дурсамжийг бүтээж болох уу гэд санал тавьсан. Би өөрөө надад миний бүр ингээд амар миний хамгийн дуртай ажил юм чи би угаасаа баярлалаа штэ. Өө тэгээл та гэд тэгээд би гол нь би ихтэй ингэж хэлсэн л дээ. Уучлаарай би ингээд токодгийн нэвэстэй учраас би ингээд цагийн ажил хийж болохгүй. Би дансаар мөнгө авчлахгүй. Хэрвээ та ингээд надад миний тухайн өдрийн ажилласан цагийн цалинг хэрвээ та бэлнэр өгөх боломжтой бол би ажиллана гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгээ окей гэд. Тэгээ би нэг өдөр тэнд нэг өдөрч биш бүр нэг 4 байна уу 5 цаг нэг тэгж нэг олон цагаар ажиллаагүй ажиллаа. Тэгээ би бэлнэр цалингаа аваад ингээд дууссан. Тэгсэн чинь тухайн компани болохоор тэр хормын ордон болохоор заавал ингээд хуулийн дагуу ажилласан л бол ингээд дансан чинь заавал мөнгө чинь хийнэ гэдэг. Би бол үгүй гэж сэргүүцсэн боловч тэгээд хийгээс өөр зам байхгүйгээд тэгээ би ингээд токодгийн нэвэстэй би ингээд цагийн ажил хийж болохгүй. Дансаар би ингээд мөнгө авчлахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нүш тэ манай тэр хормын ордны дарга бол юу гэж хэлсэн гэж энэ бол нэг 8,000 йен 8,100 илүү та йен. Тэгэхээр энэ бол тийм нэг юу 90,000-аас илүү одоо 10,000 янаас илүү гараагүй учраас энэ бол ямар ч асуудал болохгүй санаа зовлтгүй гэж надад хэлсэн. Би тэгэл угаас Японы үгэнд итгэн штэ. Окей. Тийм л юм боос тэ одоо 10,000 янаас илүү гараагүй гэж гайгүй юм байна гэж би ойлгоцсон байхгүй юу. Тэгсэн чинь одоо өвхрийн сүүлэн дээр хутга гихчээр би ингээд яаж штэ Японоос ингээд Франц руу ингээд найз залуугаа явмаар байдаг. Тэгсэн чинь ингээд Японд виза эмдүүлэгч нэг асуудал гарч ирээ. Чи ингээд дансаар мөнгө авчих чинь виз гарах боломжгүй болно гэд. Тэгээ ингээд би яах вэ их үү гэл ингээд амар хэцүү ингээд байжсэн чинь ингээд уул нь бол манай тэр виза зуучлалтын газрын одоо захирал тэгээ би тэгээ бас нэг өмгөөлөгчтэй ингээд иммиграшн дээр очиад уучлахгүйгаад ингээд тэгээд уул нь тэр чинь бол би албаар ажиллаад дансаараа мөнгө авчаад байгаа юм биш тэр хүн окей гэдэг ямар ч асуудалгүй гэж хэлсэн учраас бид тэр Японы юунд итгээд би тэр дансаар мөнгөийг авчихсан байсан байхгүй юу. Тэгээ би тэрийг бүгднийг айгуу сайн тайлбарлаад ингээд бүр Японы нөгөө нэг тэр одоо тэр мошио каримаса ингээл 90 градус бүхийг бол тэгээ бүх уучлалтыг бол би гуйсан. Тэгээ надад иммиграшны хүн хааж чана гайг байштай хүн таарад окей тэгээд одоо ингээд өөрөө буруу ойлгож байгаа бол яах вэ тэгээд тэнгүүтээ ингээд А4-ийн цаасан дээр ингээд гараар бичээд өргөдөл бичиж өг гэсэн. Тэгээ би өргөдөл бичиж өгөөд тэгээд яасан сарын дараа Японыхоо виза авсан. Вау. Тэгээд Японыхоо виза авчаад дараа нь ингээд Шенгений виз мэдүүлнэ штэ. Тэгэд Шенгений виз мэдүүлэх тал дээр болохоор би ингээл яасан Японд одоо монголчуудын Japan зэрэг групп байдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээл нэг өдөр ингээл постчл оруулсан ингээл би ингээл Франц руу явах гэсэн юм аа. Тэгээд өмнө виз мэдүүлж чинь туршлагатай юм байна уу? Тусалаач гэл комент хийсэн чинь манай нэг Японд идэг найз үгүй одоо хүртэл холбоотой идэг найз маань шууд ингээл юугаар комментээр reply бичиж орж ирэл Future Japan гэд энэ төвдө хандаарай гэлтгсэн. Тэгээ бид нар Future Japan гэдэг газартай хандаал тэгэл би ихэндээ бол ингээл Европ руу явах гэж байгаа хэлээл эхлээл би Франц руу явнаа ингээ манай хүн тэнд байдаг. Тэгээ ихэндээ болохоор ингээ гадаад найз залуутай учраас жоохон санаа зовол манай найз тэнд байд юм аа тэгээ наашаа урилга явуулна моолна ингээл тайлбарлал ингээл урилгатайгаа ингээ виз мэдүүлэл яах вэ гэлтгсэн чинь за Франц бол амар чанга шүү. За юу ч гэсэн чи эхлээд нэг Зарио картныхаа зургийг явуулчих гээд тэгээ Японы нэг амьдрах эрхийг үнэмлэхэд гэсэн үг байхгүй юу. Тэрнийхээ зургийг би дараа л явуулсан чинь надад тэгэж хэлсэн. Яанаас нэрэн жоох асуудалтай болох юм байна да. Хэл ярихтай юм байна да. Яагаад тэгэхээр чиний виз чинь өөрөө токодыг нь учраас гарахгүй байх магадлал айгүй өндөр юм байна гэд би тэгээд урилгатай байсан ч гэсэн нөө гэлтгсэн чинь л за ер нь л их асар их нөгөө нэг одоо асар их асуудалтай тэгээд дээрэс нь гарахгүй байх магадлал өндөр юм байна гэж хэлсэн заяа. Тэгэд надад болохоор хамгийн таалагдж байгаа нь болохоор би тэр ингээд Future Japan гэдэг төвд ингээд би урилгатай тийм ийм гэл айгууд нэг том ярьчаал тэ ингээд бичсэн нөгөө юмч бол яг хөө миний хэлсний үгээр нь окей гэл зүгээр ингээд миний хэлснээр тэ ингээд за тэг чи урилгаа тэг гаргуулж аваа ингээд тэг гээд би бусдын бэлдээд үгүй гэл ингээд яг нөгөө нэг тэг бичвэрөнд бүрдүүлж байгаад нь тодорхой хэмжээнд мэдээч үн хөлс төлнө л доо. Гэтэ ингээд тэр хүмүүс ингээд зөвхөн мөнгө авч байгаа гэдэг үднээсээ зөвхөн миний хэлснээр ингээ миний визийг бэлдэж өгөх биш заяа. Одоо ингэснэ би ингээ юу ч мэдэхгүй байгааг нь мэдж байгаа. Тэгээд дээрэс нь айгуугаа халуун сэтгэлтэй заяа. Тэгэд чиний визний чинь төрөл юм мя тэгээд дээрэс нь Франц чинь өөрөө амар чанга хэлчин. Тэгээд энэ бол виз гарах магадлал ер нь виз гарахгүй даа л гэж хэлсэн заяа. Тэгээд би өөр ямар боломж байна яах вэ гэж би асуусан чинь надад болохоор юу яасан
хажуу одоо улс юм уу Итали юм уу те нэг ер нь аль ч Европын холбооны улсын визийг мэдүүлчихэд ер нь ингээд шууд Франц руу нисч болно гэж хэлсэн. Тэгээ би болохоор анхандаа хэрвээ би Италийн виз авах юм бол шууд эхлээд Италид очиод дараад нь би Франц руу ирж болно гэж би ойлгоод байсан чинь үгүй юм байлээ. Зөвхөн Европын холбооны улсын визийг аваад тэгээд шууд аль ч улс руу хамаагүй нисч очиж болдгий байлээ шүү. Тэгээд би чинь манай хүн чинь болохоор ингээд юунаас Японд ингээд ажлын гэрэмэрийг ингээд дуусгаад яатсан Франц руу буцаад очисон байгаа шүү дээ. Тэгээ би болохоор чинь тэнцэнэс бутуур чинь гэрэлтэй батлуулж арай амжаагүй байгаад идэг. Тэгээд ингээд шууд ингээд гэр бүлийн виз мэдүүлэх ямар ч боломж эхлээд бутуур гэрэлтэй батлуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээд гэрэлтэй батлуулахын тулд би эхлээд бол аялын визээр очих хэрэгтэй гэсэн үг. Тэгээд би тэр Future Japan-д итгээд бүр ингээд 100% итгээд заяа бүх юм мөнгө төгрөгөө өгөөл ингээд юу яагаад миний бичээндийг би болохоор зүгээр л тэр Future Japan-ы одоо асуусан асуултуудад аваг нэр гэрэлжсэн яасан ингээл тиймэрхүү асуултанд нь л хариулаад өгсөн. Тэгэхээр бүх бусад бүх бичээндийг надад бүрдүүлж өгөөтэй би манай Нагоятай ойрхон Осакагийн Японы Осакагийн Итали Осакад байрлах Италийн консулын газарт би өөрийнхөө бичээндээ барьж утсан гэсэн үг. Осакад барьж очихоос өмнө штэ Шенгений виз одоо Европын виз авах гэж байгаа гэдэг би аль үзээ ажлынхандаа хэлсэн байгаа. Тэгээд ажлаасаа ажлын газрын тодорхойлт авсан байхгүй юу? Тэгээд одоо манай тэр Future Japan ажлаас ажлын газрын тодорхойлт аваарай гэсэн би заа гэж авчаал бидний хадаа зургийг дараа явуулсан чинь энэ чинь чамайг чи ажлаасаа гарсан юм уу гэд би тэгээд гүү одоо гараагүй ажиллаж байгаа гэдгсэн чинь вирусууд надад өгснийг би уншаачгүй зүгээр биш зургийг дарчаал явуулаад ингээд ажлаасаа ажлын газрын тодорхойлт авчлаа гэсэн чинь тэрэн дээр зөө ингээд тэдний оронд хатаараа идта буюу ингээд энд одоо ажиллаж байсан гэдэг тийм нэг Япон хүний өөрөө ажлын газрын тодорхойлт бичиж энд ажиллаж байсан гэсэн тийм тодорхойлт гаргацсан байж байгаа байхгүй айгуусан нөө. Тэгээд тэрий бүр ингээ манай Future Japan-ы хүн маань ингээд хараад нэг чамаа ажиллаж байсан гэсэн юм шиг. Би тэгэл өөр хэлснийх дараа яна тийм биш би одоо ууланд одоо ч ажиллалаа юмсан гэж одоо би буцаж очиж гуугаад яна ингээд яатсан биш те ингээ та нар байсан гэсэн байна. Уулын ирүү гэж одоо хатараад ирүү гэдэг нэг ажиллаж байгаа гэсэн утгатай ийм надад тодорхойлох байх ёстой шүү дээ гэд би гуйсан. Тэгэл яасан нөгөөдөл чи бас мэдэхгүй. Яаж тэр юу нэхлийн тодорхойлох гаргаж өгдөг ч мэдэхгүй амар зэнэ. Тэгсэн чи манай Future Japan-ы хүмүүс ингээл юунаас онлайнаас заяа иймэрхүү тодорхойлолт байд юм да гэд нааши ингээ жишээ линк нөгөө би тэр жишээ линкийг юуных ажлын газрынхаа тэр нарийн бичгт нь бас юугаар лайнаар шидэж өгвөл тэгээд тийм арчаагүй хүний ер нь өдий хүртэл энэ ажлын газрын тодорхойлолт авдаг л байсан байл бид хин ч ажлын газрын тодорхойлолт авч байгаагүй юм хайшин амар сайн уу. Тэг тийм нэг сан дараа бас нэг жижиг сачиг бичиг болгон дээр аягуулсан драматай заяа. За тэр жахад тэгээд ингээд юм дээр Осакад байх тэр Италийн консулын газар ингээд юугаа мэдүүлж байгаа штэ визээ мэдүүлээл ингээд байжсэн чам. Юу яасан ер нь ингээд Осакад дах Итали элчин газар ингээд бичээндээ бүрдүүлээд өгчихсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь харангуйтаа ингээд намайг тэгж байгаа юм чинь эхлээд чи 45 хоног гэж чи бичсэн байж тээ гэснэ юу яагаад чи ажил хийдэг юм байж тээ ажлын газар чөлөө өгсөн юм уу гэлтгсэн. Тэгээ би чинь тухайн үедээ өөр тэгмүүтээ би ингээд хэлж байгаа юм чи би ингээд ажлаасаа ингээд бүхэлдэн жилийн өмнө гуйсан ингээд яасан зөвшөөрсөн гэл хэлчихэж байгаа худлаа хэлчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл худлаа хэлчихэж байгаа ч гэсэн тэг ингээтэ тухайн үед дотроо айж байгаа юм чи яана энэ нэрээ Итали элчингээс манай ажил руу залгаа асуучих үедээ яана асуусан үгүй бид нарт 2 жилөө өгсөн гэл хэлэх үедээ яана гэд. Үгүй би гол нь яагаад би 45 хоног гэж би битсэн бэ гэхлээр вэ штэ. Ингэдэм байлээ шүү ингээд Шенгений виз ингээ мэдүүллээ гэд тэгэхээр вэ штэ. Юу яд юм бэлээ. Би ингээ Шенгений виз мэдүүлнэхээр шууд л ингээ 90 хоног ингэж гардах юм болоо гэж үгүй юм бэлээ. Ингээд тэр өөрийн чинь санхүүгийн боломж бүх юмдаа чи ингээд харьцуулаад тэгээд ингээд яг энэ олон хоногт ингээд одоо өөрийгөө ингэж аялаад ингээд байж чадах одоо тэ санхүүгийн баталгаагаа харуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр юу яд юм бэлээ. За нэг хамгийн ихтэй 90 хоног тэгээд 90-с доош болохоос сар ч юм уу 40 ч юм уу 15 ч юм уу 20 ч юм уу яг тэр өөрийнхөө явах хугацаагаа бичиж өгөөд яг тэр хугацаагаар чинь гардыг юм байлээ. Тэгээд тэр хугацаанд таарсан ингээд санхүүгийн чадамж баримтаа ингэж батлах хэрэгтэй юм байлээ шүү. Тийм учраас ингээд хоногоо сонгодог. Тэгээд миний бодлохоор чинь ягаад 45 гэж мэдүүлж байгаа вэ гэхээр чинь нөгөө нэг Францад болохоор ингээд гэр бүл батлуулахын тулд дор хаяж 1 сар цуг амьдэрсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээд дор хаяж 1 сар цуг амьдэрсэн байх хэрэгтэй. Тэнгүүт би ч ингээд 1 сар цуг амьдарч байгаа ингээд бичиг өмдө бүдүүлээ ингээд гэрлэгчээд яг нэг 45 хоног ингээд хангалттай болоогүй би 45 хоног гэж мэдүүлсэн. Гэхдээ тухайн үед болохоор
би болохоор бүр ингээд яг Японы виза гаргуулж авчаад тэгээд Шенгенийхаа виза авчаад тэгээд би ажлаасаа гарна гэдгээ би хэлнэ гэж би угаасаа бодож байсан. Осакагийн нөгөө нэг Италийн элчин дээр болохоор одоо элчингийн ярьцлагын эсрэгээр нэг Японыч байжсэн. Тэнгүүд эдгээр жоохон эхэндээ жоохон хигёг хийгээлсэн. Өө чи ажил хэд юм бэ штэ. Бүр 45 хоног ажилчин гацаа зөвшөөрж байгаа юм уу? Ингэс юм уу? Мөнгө ч өрөхгүй юм байна да. Гэл ингээл жоохон хигёг хийгээлсэн заяо. Тэгэл байжснаа. Чи одоо наанаас суугаад хүлээж гэл тэгэл миний бичээр шууд тэр доор нь ингээд шалгаал ингээд юу крэсэлж мэрээсэл зөвлж өмглөөл тэгснэ ингээл надаас ингээ харсна. Чи энэ дэр байгаа гар үсгээ өөрөө зурмуур гэл ингээл харсан чинь гар үсгээ би болон зурцсан байгаа юм л да. Зүгээр нэг гадаад пассвордын дээр одоо нэг монголчуудын нэг Монголын нэг гадаад төсөл олгосон хүний тэр гар үсгийг харж тэр хүн өөрөө андуурчаал тэгэл жоохон ууралж муурлал. Тэгснэ яг тэр нэг данс чинь ингээд чиний мөнгө чинь хөрөлцөхгүй юм шүү гэдэг дээр нэг аюу хөөрхөн заяа. Чамд өөр данс байгаа юу гэж надаас асуусан. Тэгэл би тэгсэн чинь айгу баяртай надад чинь юу авчиж байгаа, YouTube гэд бас банк байгаа. Хоёр өөр банкны данстай. Тэгээд дээрэс надад Монгол дахь нөгөө нэг дансны нөгөө нэг карт байгаа юм чи. Би тэгэл гэрэг чи шууд тавьчих. Надад энэ байна. Тэгээд бас миний Монголын данс байгаа гэл. Тэгсэн чинь нөгөө энд чинь чамд одоо хідэн төгрөг байгаа вэ гэхлээр за нэг 20 ман байгаа баха гэж би тэгсэн. Тэгсэн чинь тэр их айгу хөөрхөн тэгээ ер нь бол чиний дасандах мөнгө чинь хүрхгүй юм шүү гэж хэлж яах үед л заа мэдлгоо дотор зэв гэдэг нэг санаа төрж байгаа байхгүй юу. Тухайд яасан гэхэлэр нөгөө дасандах мөнгөө энэ данс руу хийчээд тэгээд ингээд үлдэгдлийг харуулчих болох юм байна да гэж дотроо аль үзэн би ботсон байсан. Тэгсэн чинь яг адилхан цагт тэр айгу тэр ааштай хийгээд исэн хэрнээ тэр их айгу хөрх миний ажлыг бүтээж өгөх гээд чи тэгвэл энэ танчин дор хаж 20 байгаа юм бол чи ядаж 30 ман болгочоод эннийхээ мөнгийг чи ишээ гэд хүрээд ир заа юу нэг хөөрхөн тэгэл би чинь яасан хөөрхөн ааштай мэ гэж бодвол ер нь яадаг штэ нэг монголч гэсэн нэг тиймэрхүү ихнэр байдаг штэ жоохон ингээл дүүр мөрөг дээр банк занкан дээр ингээл ажилтдаг нэг жоохон хийгэв гэгээл ааштай тэгсэр амар мангар сэтгэлтэй ингээл хамаг ажил бүтээж өгдөг яг нэг тиймэрхүү их чи вайбыг надад өгсөн тэр их тэгэл би ч өөст гуяа алгадаал данс юугаа карта барьж очил юу 30 тэгэл нөгөө дансны үлтгийг 50 мянган yen болгож барьж ирэл одоо болох уу гээл тэгэн жоо болно тэгээд одоо визний чи хариу 2-7 юм дараа гарна шүү гээл тэгсэн. Тэгэл би чинь ингээл яг тэр 2-7 хоног бол миний амьдралд амар урт өнгөрсөн. Яагаад вэ гэхлээр би ингээд яг миний өмнө тэр Италийн элчин нэг виз мэдүүлэг гаргуулад авсан нэг монгол эмэгтэй байдаг байхгүй юу? Тэр эмэгтэй ингээд YouTube дээр бас бичлэг болго оруулсан байсан юм. Тэгээ би тэр бичлэгийг үзээд юу яаж байгаа юм чаа бүр тэр эмэгтэй болохоор виз нь болохоор 1 хоногийн дараа гарцсан заяо. Тэгсэн чинь би болохоор яг өөрийгөө бас тэгж найдаад байгаа штэ нэг юм уу хоёр ядаж 3 хоногийн дараа ч юм гарч байлгүй дээ гээл. Би бүр өдөр болго ингээл дансаа гинэ. Өдөр болго нэг гадаа гараад нэг шууд ингээд ярьцгаа шалгадаг заяо. Тэгээ бүр ингээл гадагшаа ерөөсө гарахгүй ингээл нэр хүн амьд хурж иж миний хаалга нүд хүйдэ гэж бодоол ингээл хүлээгс байхгүй. Гүр яагаад тэгэхээр тэр Осака би нэг Итали хэлчин өөрхөн пассворд өгөөд үлдээсэн байгаа байхгүй юу? Яг л дээр нэг пассворд угаас аваад үлдчихсэн юм л дээ. Тэгээ 2 3 ирүүлээд авахгүй аюу амар. Тэгэл 14 хоног өнгөрсөн байхгүй. Хайцсан мэдгүй ингээд Итали хэлчнэр залгаа бас уцаахгүй. Тэгээ би нөгөө нэг бичгөөнд бэлдүүлсэн газраас нөгөө Future Japan руу юм чинь минь надад хариу байдаг яах вэ гэж энэ нөгөө нэлчнэрүүл залгаж үзэндээ гэл. Тэгэл би яаж яхаа тэр өдөр чи өдрөөр ажилдаа илүү та. Тэгээ ажлаа тарчаа гэртээ үржсэн чинь нөгөө Fuzai Renraku гэдэг ингээд яасан гэртээ байхгүй үед ингээд хоос алга мөргсөн одоо шуудан гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгээд миний пассворд ингээд чухал бичиг өндөө жоо заавал яг тухайн хүнийх нь ингээд гардуулж өгдөг тийм юу юм бэ л дээ. Үйлчилгээ. Тэгэл би чинь шууд тэр доороо тэрийг ингээд онлайнаар ухаал ингээд юугаар онлайнаар ухаал яг тухайн өдөртөө авахар болгоол тэгээд тэр юугаа аваад тэр мөч бол амар гоё мөч байсан. Тэгэл би тэр өдөр ингээд юугаа тогтуугаа нэгээл ингээд харсан чинь миний бүр ингээд шингээний виз гарцсан байдیں۔ Яг миний хэлснээр тэг бүр 45 биш бүр 48 хоног орзаа ёо. Амар гоё өдрөөсөн тэр өдөр. Амар гоё баяртай байгаал. Тэгэл би чинь уусаа одоо ингээд яаж байгаа шүү дээ. Виз мэд авцсан. Тэ одоо ингээд батаранд оруулсан ингээд явж болно тэ. Тэгэл ингээд юу руугаа ажлынхан газар руу уйлж байгаа юм чинь би ингээд Франц руу ингээд сар явчаад ирья гэдгсэн боловч ингээд та нар хүлээж зөвшөөрөөгүй. Тэгээ 2-7 хоног л яв гэсэн. Тэгсэн чинь одоо ингээд би ингээд Евро Франц руу очиж ингээд гэрэлтдээ болтуулах хэрэгтэй байна. Тэгсэн чинь ингээд би олдоор хойш нэг сар тэнд амьдэрсэн байх хэрэгтэй байна. Тэгэнгүүт л ингээд манай ингээд компани өөрөө ингээд намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний сарын амралтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээ тийм учраас би юу яая? Ажлаасаа гарья гэд би ингээд хэлсэн. Тэгсэн чинь юу штэ юу үжилсэн гэж.
ажлаасаа гарыг чинь ингээл аль өдөр хүртэл ажиллах боломжтой вэ гэхлээр би ингээл би 8 сарын ихээр ажлаасаа гарна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ би 9 сарын 1-нд би нислэгээ ингээд захиална гэдэг ингээд захиалсан байж байгаа. Тэгэл би нөгөө хүмүүстээ хэлээл оо яна ингээл сүүлийн 7 хоног ядаж амарчлах уу би ингээд юу яая байрнаас нүүх хэрэгтэй ачаа даваар бараад тийшээ ингээд яах хэрэгтэй тавилан байлгонуудаа ингээд яах хэрэгтэй штэ учрыг нь олж аргыг нь олоод хүн амьд өгж өгдөг юм ачаа бараад тийш ер нь нүүдэл чинь өөрөөл их явдал судал ихтэй штэ тэгээ би эдгээр ажлуудаа хийх ёстой учраас ингээд сүүлийн 7 хоног ядаж амарчлах уу гэдгсэн чинь надаас яг аль өдөр хүртэл ингээл би 22 хүртэл гээл би хүсэлтэд гаргасан чинь надаас чи тэгвэл яг 22-ны өдөр чи дотор байнаас гараарэ гэж тулгасан заяа бүр. Яагаад гэсэн чинь чи энэ компани ажилтан биш болсон цагаас хойш чи энэ компани дотор байранд амьдрах эрхгүй гэсэн. Oh my god юу вэ би бүгд сар болгон гуулан би дотор байрнаа төрөөсө төлж байгаа шүү дээ. Би яг ингэж хэлсэн заяа. Би сар болгон дотор байрнаа төрөөсө төлж байгаа шүү. Яг надад ингэж байгаа чи уучлаарай энэ бол компани дүрм гэсэн. Йоо тэгэл би чи ингээ сүүлийн 7 хоног ингээ хоомлес орон гэрг болчихж байгаа юм чи яах юм. Тэнгүүд л ингээ хуучин би болохоор ингээ 2-2 ингээ Монгол таньдаг хүн байдаг байсан. Тэгээ тэр хоёр мань хоёулаа Монгол буцсан. Тэгээд ингээ надад таних ямар ч Монгол хүн байхгүй. Яг бүр ингээ тийм ингээ цуг амьдарч исэн хэмжээний дотн Монгол хүн байхгүй гэсэн үг байхгүй юу? Яг таньдаг монгол хүн байх нь байгаа. Тэгээ би тэр сүүлийн 7 хоногт болохоор би тэр таньдаг монгол хүнээс хэрвээ би уучлаарай надад ийм асуудал гарчлаа гэд хэлсэн бол мэдээж үгүй гэхгүй байсан байх л та. Гэтэ надад нэг тэгж гуух хэмжээний нэг дотн биш учраас би хэлж гуугаагүй л те. Тэгээ тэр сүүлийн 7 хоног нь би яасан бэ гэхлээр ингээл орон гэргүй болчоод тэгэл би чинь ажлынхаа ингээл гадаад бүхэл ажлыг хэлж байгаа байхгүй. За энэ компаниас нэр амар өстө хүний өнөргөө муухай юм байна шүү. Та нар ч гэсэн ажлаасаа гарахдаа жоохон болгоомжтой байгаар та нарын баашд орон гэрээ одоо ингээд өөрөнгөс нь найз та нар өөрөнгөс нь найз төгөд байх газартаа л байхгүй бол хэцүү юм байна шүү. Би одоо ингээд сүүлийн 7 хоног байх газаргүй болсон ингээд би ингээд тэр Япон ажилчтай ш тэр ингээд юуныхаа гадаад ажилтаач тэр ингээ хэлээ явж байгаа байхгүй ингээд би ч орон гэргүй болцсон сүүлийн 7 хоног яана яана гэл тэг би гол дурсамж гуугаагүй зүгээр ингэсэн тэгсэн гэдэг одоо чи яана гэ надаас сунгал одоо би буудлал руу явдаг байгаа да гэж би хэлжсэн юм жош сүүлийн 7 хоног хайж байгаа хямдхан жош буудлах хондог байгаа да гэл би ярьжсэн тэгсэн чинь манай ажлын нэг доноо зохион заяа аюу хөөрхөн би зүгээр ингээ хуваалцаа явжсэн чинь тэг яасан гинэ чамаг нэрэ тэгсэн юм уу харин тийм би одоо сүүлийн 7 хоног одоо байрын чөлөөлж өгөхөөсөр замг бас одоо тэгэл энэ 8 сарын дундуур л яхаас ажлаа хийнгээ хажуугаар л ачаа бараа тэрээ ингээд юмудаа цогцолхаас та гэлтгсэн чинь тэр өх аюу гэсэн. Чи тэгвэл юу ачих сүүлийн 7 хоног манад байчих гэдэг би бүр гайхаа. Oh my god. Wow. Тийм ямар гоё ингээд бүр гахаад дотроо бүр нэрээ угаал тийм чинь нөгөө охин тэг манад байчих гээд тэг бүр ингээд яхаад ингээд тайруу баярлаад байгаа гэхэлэр тэр охин ч гэсэн ялгаагүй дотор байранд байдаг байсан л да. Тэгээд хамгийн гоё нь би нөгөө нэг 201 тэр охин болохоор 202-т байдаг гэсэн баггүй юу. Тэгээд ингээд нүүн ихэрж яг л хажуудлын хөрөөр орчин. Тэгээд гол нь би нөгөө тийшээ сүүлийн 7 хоногоос өмнө тавилгунуудаа л цэцүүлэх хэрэгтэй байхгүй хүн амьд өөх юм өгөөд хайх нь аяад. Тэгэл яг ингээд хизүүч гэсэн ингээд яаж байгаа бурхан наашаа сайн хүмүүсийг явуулдаг гэдэг шиг ингээд айгу гоё хөөрхөн ааштай ингээд Индонез ингээд ажлынхаа найзанд ингээд сүүлийн 7 хоног байсан. За ингээд байжсэн чинь ингээд миний ингээд одоо homeless болоод орон гэргүй болоод ингээд асуудал маань дуусчих юм болоо гэж үгүй өөр асуудал бас гарч ирсэн. Яасан бэ гэхлээр тэр байнаас гарахын өмнөх хүн биш тэ юугаа цахилгаан төлбөр мөнгө гэдэг надаас 3,000 буюу 30,000 yen надаас авсан заяа. Тэдний яагаад сарын дараа тэр төлбөр нь гарах учраас ихч бай дутууч бай энэ мөнгийг чамаас аавн тэгээ би ингээд одоо энэс дутуу гарсан ч гэсэн бид нар чамд мөнгийг буцааж төлөх боломжгүй гэсэн заяа. Тэгвэл би бас энэ үед амар тэнэг байсан. Ингээд тэд нар ингээд яаж яахт нь юу яачих хэвчээс байхгүй би 3,000 өгчөнгүүтээ би тэр тог цахилгаан руу залангуудаа юу ингээд би ер нь миний анханасаа хамгийн тэнэг юм хийсэн юм данснасаа авдаг болгоцсон байхгүй юу. Дахин тэр сар бүрийнхаа нөгөө нэг тог цахилгааны мөнгө байгаа ч тийм тэр ингээд цаасаар ирээд тэр баркод дээрээ ингээд комьюнити чиж уншвал төлдөг байхгүй юу. Тэгсэн чинь би гэж мэдрэл муутай юм залхуугаасаа болоод тэрийг аваач данс мастайгаа холбож хаяад тэгсэн чинь тэгэл яг хоо тэр компани заавал нөгөө дотор байр гэдэг утгаараа би ингээд дансаараа төлдөө штэ гэж тэр чинь хамаагүй чи тэр юу дансаараа төлдөг гэж би хэлсэн болж тэр чинь хамаагүй нэг 3,000 заавал аавна гэд тэгээ би тэднэрт итгэчихгүй юу ингээд миний ингээд данснаас авахаас өмнө эдгээр ингээд төлчих байх гэд итгэсэн. Тэгсэн чинь ингээд бүр дараа ингээд намайг Францд ирсний дараа сарын дараа зөв миний данснаас тэр мөнгийг татаад авцсан гэвэл яг хоо тэр тог цахилгааны компани
Би ер нь уцтад чилхэл байсан юм байлээ. Би ингээд яаслаа юунаасаа гарлаа ингээд компани ингээд миний мөнгөийг төлнөөр нь гэд ингээд би мөнгө үлдээсэн байгаа гэж ингээд хэлж ярих хэрэгтэй байсан би энэ л дээ. Тэр компани гэж миний өмнөөс ярьж мараад ингээд шийдчих өгөөгүй зөө амар мохохоогийн. За ер нь манай Японд байгаа хүмүүс зөө ингээд дансаараа шууд ингээд төлбөр тооцоо хийдэг юм а ер нь болоор зөө начиг битгий тэгээ цалхуураар ингээд баркод модоо ингээд заавал аваа сар бүр төлж байгаа. Тэгэхгүй бол ингээд Японоос явсан хэрнээ тэр юунд нөгөө газар мөнгөний өгчихсэн хэрнээ би ингээд давхар ингээд төлөөд ингээд яаж байгаа юм чинь ялангуяа тэр чинь 100 байсан сүүлийн сарын тог захилгааны мөнгө чинь ман 500 гарсан байлуу да. Тэгээ тог захилгаа ингээд ер нь бид тэр хүн тэднэрт зөв тэр компанид зүгээр 3000 өгсөн гэсэн үг байхгүй юу. За тэр 3000 надаас тэр компани авсан. Харин мандаа тэр виза хариуцдаг компани байдаг байхгүй юу. Бас нөгөө нэг одоо намайг ажилуулж байгаа нэг газар нэг өөр виза хариуцдаг газар гэдэг хоёр өөр газар байралдаг. Тэр хоёр хүн чинь хамтарч ингээ миний визийн бичээнд бүрдүүлж өгдөг гэсэн үг. Тэгсэн чинь тэр виз хариуцдаг газрын хүмүүст болохоор надад бүр ингээд амар юуас өгшөө авч байгаа юм шиг зөө ингээ намайг гинт явж байгаа болохоор ч тэр уул нь би сарын өмнө хэлээд байгаа шүү дээ явах гэж байгаа гэд манай тэр визний газрын компани одоо зүгээс хүмүүсийн яриаг гэсэн үг шүү дээ. Надад юу гэж тулгаж ирсэн юм бэ? Чи одоо ингээ Японоос явах гэж байгаа юм чинь юу яа? Одоо бүх банкны даасуудаа хаана? Тэгээд явахынхаа өмнөхөн чи визээ цуцлана гэж хэлсэн. Тэгээ би бүр гайхаад яагаад вэ гэхлээр шүү дээ. Одоо би чи ингээд бүр mëсэн Японоос ингээ шингэн рүү хийдийгээр явж байгаа ч гэсэндээ би ингээ хоёр талдаа билет авцсан байх шаардлагатай байдаг байхгүй яагаад гэхлээр чин тэр чин юунаас онгоцныхаа билет чекин хийлгээл ингээ яаж яхахта намайг ингээ тэр чигт явах гэж байгаа юм байна. Би ч одоо байнгын визтэй л биш л юм чин одоо байнгын виз болон оюутны виз энэ төр гэл ажлын визтэй биш л юм чин надад ингээд буцах билетгүйгээр би тэр шингэний орнд руу орж ирч чадахгүй шүү дээ. Тэгээд тэрийг маань мэдсэн юм шиг албаар л яасан юм шиг байгаа. Японы виз чинь яана гээл цуцлана. Тэгэл бүх дансуудыг чинь хаана гээл. Тэгэл би бол яг тухайн үедээ болохоор яг өвөнд нь ороод яг ингээл тэр газрынхаа хүмүүстэй уулзаал, иммиграшн явж данс юугаа визээ цуцлуулаад данс мосоо хаалгадаг ч юм уу гэдэг ингээ би байжсэн байхгүй. Тэгээ би ганц нэг таньдаг гадаад найзуудаас асуулаа. Ингээ намайг явлаа гэсэн чи манай инвестний компанийн ингэж тэгж энэ яг ямар очтой юм бол би энийг яг хийх ёстой болов уу гэсэн чинь. Үгүй юу яриад байгаа юм би. Зөндөл олон хүмүүс зүгээр шууд ингээл дахиж ирэхгүй байсан ч гэсэн хамаагүй яваал өгчдөг. Харин ч намайг тэгсэн харин чи бүр янз бүрийн өөр одоо ингээд кредит карт март аваад өөр ширмэрд чи тавиагүй яг хуулийн дагуу амжирч байгаа. Тэглээ чиний бүх данс чи одоо нойлолцсон мэт гэж би харин тийм ингээл тэгсэн. Тэгээд яалаа гэж чиний дансыг хаах гэдэг. Тэглээ чи ингээд бизнес чинь Японд хойд чи хаачвал чи өөр шингэн орн руу орж чадахгүй штэ гээл тэгсэн. Тэгэл би харин тиймтэй гэсэн чинь чи зүгээр битгий юу яа уцанд нь хариулт өөр чи угаас нэгэд ингээд яваал яах юм чинь. Чамаг одоо юу яхад энэ дотор байрнаас нүгэд хаашаа орсны чи мэдх юм уу би мэдхгүй гэл хэлсэн. Тэгсэн чи өдөгөл чи угаасаа тэгэл яа битгий уцанд нь хариул угаасаа надад чи чамааг угаасаа чадах гэж байгаа битгий яа гэд. Тэгээ би ингээд яг бодож үзсэн чи нэрэл намдаас ингээд намайг чадах гээд байгаа байхгүй амар муухай. Гэхдээ би тэднээс ингээд яатсан юм шиг худлаа ярьж ингээд бизнес сонголт хийлгээд яатсан юм шиг. Худлаа хэлээд ингээд бизнес сонголт хийлгэсэн юм шиг болчихж байгаа байхгүй. Өөртөө надад 2-7 хоног явж гэлсэн. Хэрвээ анханасаа ингээд сар яваа гэдгсэн бол би чинээс сар ингээд байж байгаа. Тэгээ буцаж хурж ирээд тэр 3 жил ажиллаа. Тэр эцсийн үзээ шалгалтын өгчмөөрөөдөг. Тэгсэн чинь өөртөө намайг юм байдалд оруулсан шүү дээ. Тэгээд нэгэнд намайг тэгж их мундаг ажиллаж байхад надад сарын ч өглөө өгөөгүй. За тэгэл ийм их хадал явдал драма туулаад Францтай хүрээд ирсэн. Одоо Францад амьдраад байж байна. Тэгээд одоо Японд ингээл 6 жилийн турш амьдрахтаа Япон улс руу аль хажуугаар нь англи хэлээ сайжруулаад ингээл амьдарч исэн. Тэгээ одоо болохоор нэмээд бас Франц хэл сурах хэрэг гарсан. Одоо ингээд Японд ингээд бүгдийг нь 0-оос ингээд эхлүүлээл бүгдийг даунтуулаад явсан. Одоо тэгээд дахиад одоо Францад шинэ амьдрал эхлүүлээл 0-оос нь хилээ сурвал тэгэл энд ажиллаж үзээл тэгэл ингээд амьдран да. Тэгээд цаашдаа ингээд Францтай амьдралын талаар бичлэг оруулна гэж бодож байна. Тэгээд бас Франц Японы ялгааг нь бас одоо өөрийнхөө зүгээс яг яаж мэдрэгцнээ харсан тухай бичлэг бас оруулна гэж бодож байна. За бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. За өнөөдрийн миний бичлэгийг үзээд асуумаар санагдсан зүйл байх юм бол заавал комент хийж асуугаарай. Би хариулахдаа таатай байх болно.
Эсвэл бас ингээд бүр шууд бичлэгээр нь ингээд дэлгэрэнгүй хариултлахад бас дуртай байх болно. За тэгээ subscribe даш намайг дэмжээрэй.